Улс орны бодлого боловсруулахад нэн тэргуунд нөлөөлж байдаг хүчин зүйл нь статистикийн судалгаа тоо баримт байдаг. Статистик үнэн бодох гарснаар төр засгаас хэрэгжүүлэх альва бодлого шийдвэр оновчтой болох учиртай. Тиймээс Дэлхийн банкны дэмжлэгтэйгээр анх удаа 21 аймагт статистикийн мэдлэг ур чадвар олгох сургалтыг зохион байгуулж байна. Өнөөдөр Дархан уул аймагт манай үндэсний статистикийн хорооны бүх нийт ажилтнууд 21 аймаг дүүргийн баг хорооны засаг дарганаар статистикийн асуудал эрхэлсэн ажилтнуудын сургалт явагдаж байна. Өнөөдөр бол нээлтэн Дархан уул аймагаас эхэлж байгаа туйлын баяртай байна. Ерөн статистикийн энэ үйл ажиллагаа ямар ач холбогдолтой вэ гэдгийг бол бодлого шийдвэр гаргаж байгаа хүмүүстэй бодит одоо мэдээллийг хүргэснээр гаргаж байгаа бодлого шийдвэр нь бас хөрсөндөө буух юм а гэдэг үндсэн дээр бид бол бас статистикийн ажилтнуудын сургалтыг зохион байгуулж байна. За баг сумдын засаг дарга нарын эрх үүрэг нь бол статистикийн тухай хуулинд бас заагаад өгчихсэн байдаг. Үүнд бол одоо малын тоолго явуулах, тухайн тоолгуудыг явуулах, хүн амын бүртгэлийг явуулах тийм ээ. Хүн ам өрхийн бүртгэлийн мэдээллийн сан гэж байдаг. Мэдээллийн санд бол тухайн засаг дарга нарын оруулж байгаа мэдээлэл нь шууд одоо дамжигдаж шууд орж идэг. Малын мэдээллийн сан ч гэсэн одоо бас шууд ашиглагдж байдаг. Ийм сангуудын ашиглалтыг хэрхэн сайжруулах уу? За шинээр сонгогдсон баг дүүргийн засаг дарга нар энэхүү үйл ажиллагаатайгаа илүү танилцах, үйл ажиллагаанд илүү сайжруулах гэсэн ийм сургалтыг явуулж байгаа. Улсын хэмжээнд хүн ам өрхийн мэдээллийн сан, мал тоолгын мэдээллийн сан зэрэг томоохон мэдээллийн их үүсвэр сан бий. Тэрхүү мэдээллийн сан өдөр тутамд хөгжүүлэн ажиллаж байдаг хүмүүс бол баг хорооны засаг дарга нарын. Тиймээс 21 аймгийн 330 сумын 2200 гаруй ажилтан багийн засаг дарганыг хамруулан уг сургалтыг зохион байгуулж байна. Дархан уул аймгаас эхэлсэн уг сургалтанд 4 сум 26 багийн 60 гаруй ажилтан албан хаагчид оролцлоо. Юуны өмнө энэ сургалтыг манай аймагт анх удаа зохион байгуулж байгаа аймагаас эхэлж байгаад бас үндэсний засгийн хороо талархал эрхэлж байна. Тэгээ энэ сургалт бол цаг үеийн олсон чухал шаардлагатай ийм сургалт. За сургалтанд бол манай аймаг бол өндөр ашиг өгч байгаа. Оролцох ёстой хүмүүсээ бүгдийг оролцуулж байгаа. Нийт манай аймаг одоо 26 багтай 26 багийн засаг дарга зохион байгуулагч бүрэн оролцож байгаа. Дээр нь 4 сумын статистикийн асуудал хариуцсан мэрэгчлүүд оролцож байна. Манай аймгийн статистикийн газрын хилцсэн мэрэгчлүүд бүгд оролцож байгаа. Монгол улсын статистикийн байгууллага нь бие даасан үйл ажиллагаа явуулдагаараа Герман, Орос, Хятад гэх мэт бусад томоохон улс орны статистикийн байгууллагаас ялгаатай байдаг. Тиймээс үндэсний статистикийн хорооноос статистикийн байгууллагын хүний нөөц болон мэдээлэл боловсруулах чадварыг дээшлүүлэх нь нэн тэргүүний ажил болгож эхлүүлжээ. Энэхүү сургалтыг Дэлхийн банкны ихтгэлцлийн сангийн буцалтгүй тусламж болон Дэлхийн банкны хөнгөлөлтөд зэлээр хэрэгжиж байгаа ухаалаг засаг төслийн санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа ажээ. Audio Jungle.